За ингээд нэг яриад байсан дүү мэн ирсэн. Кубд сурдаг. Ямар мэрэгчлэр сурдаг л хантай? За эмчийн мэрэгчлэр сурж байгаа. За бид өөрийгөө нэг тавчгаан танилцуулж. Наад их хүслэн гэдэг. Би одоо Куб улсад 5 дахь жилдээ сурж байгаа. 5 дахь жилдээ сурж байгаа. Тийм хүний хэмжээр сурж. Тэгээ Куб улс маань бол Испаниар ярина те. За ингээд Испаниар ярина ингээд хамгийн бүр толгой баг ажиллаж гоё явах орн ингээд Куб болж байгаа шиг байна. Анхны удаа ийм Монгол хөтөлчтэй явах гэж байна. Надад их гоё байна. Нэр хэл усны асуудал үүсэхгүй. Тэгээд аливаа нэг улсад ирэхээр чи нэг учраа болохгүй л эхний хоног моног айгу хэцүү байдаг. Хола. За энэ манай буудлын эгчнэр харин идэг шилэн болох юм бол за ямар ч зүйл 2 зэг сэлчдэг юм уу? За тэгээ одоо ингээд шууд мөнгө сольдог хүмүүс ингээд Telegram энтрээ холбогдоод дуудчихсан юм байна. Тэгээд толгой амар явах нэ энэ Куб болсод. За тэгээд мөнгө солих үертэл буудлын гадаа хүлээж ирсэн чи юм хүнд хэрэг байд юм байна. Хоолаа. За ингээд такси right. За ингээд такси юм байна шүү дээ ингээд. Ийм такси байд юм байна. Энд чинь нэг олон жилийн өмнө ирээнд байдаг байсан шүү те. Нэлээд олон жилийн өмнө 10 гаруй жилийн өмнө. За бас ийм хүн такси байд юм байна. За бид хоёр одоо нэг хууль бус чэйжтэй уулзж байна. Энд нөгөө ийм юм байна. Валют солиход банкнд солиулвал амар зөрүүтэй солиулт юм байна. Тэгээд ийм хуваараа ийм сольдог бас мэрсэр залуучууд байна. Энд чинь банкнд солиул гэдэг хэлээ $1. 125. Банкнд 125. 380-аар солих. Энүүгээр солихоор 385 заяа. За ингээд та хэд бодтоо. Одоо би ингээ ганцаараа энд ингээд ирээд одоо Монгол энэ хүнтэй байхгүй бол ингээд та хэрчүүлэх нь биш чинь бүр 70% зөрүүтэй банкнд сольсон ийм хувь үнээр солиулсан тийм ийм зөрүүтэй. За царайг нь гаргахгүй гэлч. Хууль бус болохлоо. За тэгэхээр ийм амар зөрүүтэй 70% зөрүүтэй. Билетийг харъя гинэ. Долларын билет гэж юу вэ? $5 солино гэсэн. Тэгээ доллар солино. Тэр билетийг ингээ хараад солиё. За ингээд мөнгөө солиулчлаа. Дээдлийн мөнгөнд дэвсгэрт нь 1000 юм байна те. Хамгийн бага мөнгө дэвсгэрт нь болохоор 1 зоос гээд. За тэгээ ийм зузаан мөнгөтэй болчлаа. Одоо тэгээд алцахгүй хаа 4 хоног. За тэгээд Кубд байгаа энэ машинууд бол дандаа ийм хуучны машинууд байгаа. Тэгээд манай дүү хэлж байгаа одоо хамгийн залуудаа 60-аад оны машин байгаа гэдэг байгаа тийм. Энэ бол 1952 оны машин юм байна. Тэгээ хамгийн залуудаа бол ер нь 60 оны машинд энэ Кубд явж гин гэдэг байгаа байхгүй. Тэгээ өөр яг хуу залуу машинууд нь бол төр мөрийн элчин тийм машин байдаг. Тэгээ би ч одоо Мадагаскар улсад бас нэлээд юм олон хуучин машинууд байхыг харж ирсэн. Тэгээ энэ машин дотор нь сууж болно гинэ. Энэ хаанхын машин блэ? За ингээд доторхыг нь сонирхъя. Яа, өрүүл бол 1952 оны машин гэхлээр. Америкээс орж ирсэн машин гинэ. За ингээд юм хийж үзүүлье. За энэ ингээд сонхон ингээд онгойлж хаагдах нь байна. Хойшоогоо ийм нэр сонирхолтой юм аа тий. Бүр цаг хугацааг ингээд ухраацсан юм шиг сонир мэдрэмж төрж шүү. Километрийн заалт энэ байхгүй болсон. Тэгээд 1952 оны машин ингээд яваал байна гэж бодохоор нэр бас сони юм аа тий. Энэ одоо таксинд явах уу яах вэ? Таксинд явж байгаа юм байна л да энэ машин. Тэгээ Мадагаскар 200 песо өчнийг хагас $1-оос $2-ын хооронд. Хаашаа явахаас хамраад gracias хагас $1-оос $1-ын хооронд байдаг гинэ. Энд бас их сонин үйлчлэгээ олж харлаа. Тэгээ энэ улс маа нөгөө импортын бараа их хомс болохоор социалист улс. Одоо энэ зожигоолох ингэж сэнгэлдэг. Энэ бүр намайг хүүхэд байхад ийм юм мэрсэр байждаг байсан шүү дээ. Хар өрн захмах дээр зожигоолох сэнгэлдэг. Одоо энэ зожигоолохыг ингэж сэнгэлэх нь байна л да тий. Яг л энэ чинь айгу хомс орж ирдэг. Нэг зожигоолох хэдээр сэнгэлдэг юм бол 60 песо болохоор 60 песо гэдэг чинь одоо хэдэн төгрөг? 600 төгрөг. Монгол мөнгөөр 600 төгрөгөөр ингээд зожигоолох сэнгэлдэг юм байна. Тэгээ зожигоолохны энэ гэрэл энтер янзлт юм байна шүү дээ. Зожигоолох ингэж одоо янзлдаг байх нь энэ цахилгааны нөгөө ингээд дараад эн чинь нэг оч гардаг шүү дээ тий. Ингээд зожигоолох сэлбэд засдаг энэ зожигоолохны сэлбэгнүүд байна шүү дээ.
За өстө сонир байгаа зин зожигол нэг орж ирдэг болохоор юм байгаа хэ хомос. За тэгээд ийм одоо зожигоолох засвар сэнэглэлийн үйлчилгээ гэж юм. Ястай сонирхолтой юм аа энэ куб нэрээ. За одоо нэг энэ картын бараал орж ирсэн байна. Тэгээ энэ үндэг минийдөө энд яагаад ийм ховор байдаг? Яг ямар хүчтэй үндэг нь? Амар цөөгч тэгээд ингэж бүтэн ийм картонтой өндөг баг ингэж энтэндээс хайж сургалж иж баг болно. Өндөгтэй бол баг тэгэл баян шүү дээ. Өндөгтэй бол баян доорхон нь шүү дээ тий. За ингээд би яг хүүхэд байхад заяа 90 онд нэг түүцийг тохиролцоо гэж нэрлэдэг байсан. Тэгээ яг ингээд яваад ороход хитгэн ийм бараал хийж идэг байсан. Тамхи нэг ганц хоёр чихэр. За тэгээ энэ өндөг бол бүр энэ чинь ховрын бараа юм байна. Одоо нууд эндээсээ грамлаад яг нууд цаад картн дээрээ байгаагаараа яг ингээд бичээд ингээд зөвлөлөө аваа явуулдаг юм. Тэгээ тэр хүүхдийн ийм хуурай сүү тэгээд сахар тэнгуүтлээ нөгөө нэг юм шош кофе эдгээр ингээд яг заагцсан хэмжээгээр сардаа гэд нөгөө картын бараа гэдэг чинь одоо энд байгаа даа л та. Гэсэн нөгөө та карта төрдөлөөч ингээд харуулж хөө гэсэн чинь энэ жоохон юм нууцтай private юм болохоор За. Gracias. Одоо яг энийг сонио араа. Миний энэ хүмүүс энд юун дээр очирлоод байна гэхлээр талх авах гэж очилж байгаа юм байна. Зүгээр л талх авах гэж очилж байгаа юм байна. Бараа бүтээгдэхүүний юм хомсдолтой. За тэгээд бичлэгийнхэн дундуур танд нэг хэрэгтэй мэдээлэл дуулгая. Хэрв та Univision-ы хэрэглэгч бол тий одоо яг Univision-ээр одоо магадгүй миний энэ контентийг үзэж байгаа бол танд маш хэрэгтэй нэг мэдээлэл дуулгая. Одоо ингээд Монгол улсад маань аялал жуулчлалын улирал эхэлж байна. Тэгээд бид нар нөгөө хөдөө орон нутгаар олон хоног одоо гэрээ орхиж явах болохоор нөгөө Univision-ээ одоо бид нар яах вэ гэдэг асуудал үүсдэг те. Тэгвэл та яг одоо ингээд аялах хугацаанд Univision-ээ ингээд төр салгах бол ийм шинэ үйлчилгээ зэс бол нэгдсэн байгаа. Тэгээд энийг яаж хийх вэ гэхлээр та Unitel-ийн аппликейшн руу ороод за тэгээд Univision рүүгээ ороод ингээд дарахаар ийм төр салгалт гэж юм гарч ирнэ. За тэгээд төр салгалтын дээрээ дараад тэгээд хэдийн хугацаагаар аялал зугаалгаар явж байгаа. Ингээд тэр хугацаанд төлбөр бодогдуулахгүйгээр ингээд төр салгах ийм боломжтой байгаа шүү. Тэгээд энэ боломжийг та бүхэн бас ашиглаарай. За ингээд бичлэг рүүгээ иргэн орцгоё. Тэгээд талх авахын тулд одоо ийм урт очир үүссэн. За энэ яг л нэг 80 оны сүүл 90 оны их үеийн Монгол бол мөн бидтэй одоо ингээд талханд очирддаг, сүүнд очирддаг, картын бараанд очирддаг. За ийм нэг сонин очирн дээр бас ирлээ ингээд. За энд бас ийм юу байгаад байна энэ сироп юм байна л да. Тэгээ энэ сиропыг мөстөө найруулад ингээд ийм сироп гэдэг юм чинь бүр мартсан байна шүү дээ. Энэ колоны хамттай юм байна зү? Энэ бүзээлгэн. Коло ер нь энд хэр хэлбэг үү? Ундаа. Кока-кола бодлоо. Юу нэгаа яг куби өөрсдийнх нь үйлдвэрлэсэн. Өөрсдийнх нь колоор хуу юм байх уу те? Жоохон авар амт. Тэгээ энэ бол ер нь тэгээ орлуулчихж байгаа юм байна шүү дээ колог те. Найруулдаг кола нөгөө нэг. За, una cola. Түү. И dos cola. Чи кола үстэй те? За тэгээ энэ яаж юм гэхлээр мөсөн дээр шууд хийгээл. Авчих юм ингэ. Gracias. За ингээ кола. Колоно шалар амттай юм байна гэхдээ тий. Өөс нэг татах уу гэж байна. Gracias. Зүгээр ингээд амраас сууж байгаа маань хэд орчим насны залуучууд юм бол эдгээр? Буцтай. За ер нь үе тэнгийн өхөр жилтнүүд юм байна шүү дээ тий. Яаха. Ямар ажил хийдэг залуучууд юм болоо? Жолооч хийдэг. Таксид явдаг гэсэн үг тий? Барилга дээр ажилладаг юм байна тий. За танилцсандаа таатай байна баярлалаа. Gracias. Хөрхэн юм юу юм аа? Энэ хүмүүс нь бас их тийм камераас ингэж дүв тав энэ гэдэггүй. Тэгээ нэг хөрхэн юм найрсаг ер нь бас нэг
миний явж ирсэн тэр Африкийн орон нутгийн юм шиг юм хүмүүсээс нь бол их гоё надад ийм халуун дулаан одоо ийм мэдрэмж мэдэгдэж байна. Энэ ямар хөөрхөн яраа энэ залуу сая ингээд манай охины харанхуудаа суудлаа тавиад өгч байгаа байхгүй суусуу гээд айгу хөөрхөн юм өдрөөс. Автобусандаас тэхүү те. Эмэгтэй хүндүү эсвэл гадны хүндүү гол нь. Тэгээ ингэтэй юм байна штэ. Зуухаар. Автобусанд явахоороос настай эрэгтэй хүмүүс энэ нэгээ суудал тавьж өгдөг гэж шүү. За энэ бол гоё зан чанар байна шүү. За энд ингээд годомжинд ус засдаг юм үйлчлэг өгдөг юм. Нэг усыг хэдээр засдаг юм бол? Нэг өөр гадаад иргэнд нэг өөр. Тэгэхээр 300 песо гэж чинь $1. Гадны болохоор 600 700 харж байгаа. 10-аас $20. Тийм байна тий. Энэ залууд хэлээд өгөөч эмэгтэй хүнд маш гоё хүндэтгэлтэй ханддаг юм байна. Баярлалаа гэж. Gracias, good man. Mucho respeto a las mujeres. За энэ бол хараа их гоё юм байна шүү. Энэ соёлыг бас сурах ёстой шүү. Эмэгтэй хүнд шууд босоо суудал тавьж өгдөг. Одоо автобусанд хүртэл ингэж ийн гэдэг бол энэ бол бас гоё бидний авч суралцах ёстой зүйлийн нэг мөн байна шүү. За энэ гудамжаар явж байгаа машинуудыг ингээ харалтаа. Ямар сони юм бэ бүр хэдэн онд явж байгаа юм болоо гэж бүр үрхээр бодмоор. Скопа гэх. Тэр энэ явж байгаа машинуудыг ингээ харлаа. Одоо энүүгээр явж байгаа тэр машинууд, таксинууд эдгээр бол ёстой нэр сони юм ба. Яг цаг хугацааг ухраацсан юм шиг. Бүр тийм айгу гоё мэдрэмж төрч байна юм би. За энэ болохоор такси юм байна л да. Энэ суудлын энэ бас би ерөөсөө харж байгаагүй юм байна юм. Энэ хэдэн оны ямар учиртай юм болов? Дээр үеих бах те. Тэгэл бас яг ойрхон хэдэн километртэй байсан гэж таксинд явцдаг. Зүүн өмнөд Азийн түг чи ер нь энэ хуучны машинаас санаа авч хийгдсэн юм шүү дээ. Түг-түгийн сонио хэлбэрүүд байна. За энэ чи юу гэдэг вүлээ? Cadillac гэдэг вүлээ нэг юм машин. За хоёр одоо нэг таксинд суух гэж байна. За. Одоо хайчих чинь гэхээр дүүгийн гэрээ ойролцоо очих гээд. Яа, ганга юм аа. Чээс мгил авчих. Hola. Muy bien. My name is Tege. Marco, mucho gusto. Кондуктор юм уу энэ найзууд юм уу? нэг нь жолооч нэг нь ингээд одоо найз. Жолооч нь тэгээ найз нь хамт үүрээд. What's your name? Marco. Cuba. From Mongolia. Mongolia. Mongolia, you know. No, yo nunca he ido a Mongolia. Yo nunca he ido a Mongolia. Би Монгол руу хизээч явж байгаагүй гинэ. Тэгж байгаа нэг өдөр явах хаа. ¿Qué dice? Y él dice que un día Hello. usted va a visitar a Mongolia. What's your name? Sí, ojalá. Tege. Nice to meet you. 이거 거의 날씨가 맨날. Le gusta. Ini. 여기 코브 туртай байна уу гинэ. ¿Le gusta esta aquí? Монгол 코브 туртай байна уу гинэ. Анх удаа ирж байна. Маш гоё санагдаж байна. Y él es su primera vez aquí en Cuba y él le gusta mucho. Sobre todo Cuba. Bueno. Y a nosotros nos gusta Mongolia. Монгол бид нар амар дуртай гинэ. Gracias. Y él me dijo que los cubanos son muy amables. Sí, eso sí, hospitalarios. Sí. Binge тэнийг сега амар найзуудлаг юм байна гэсэн чинь Харин ястай гоё найрсаг хүмүүс байна. Sí, porque ella Исчак porque ella энэ viene de тийм allá, биш sí. дээ. Tú vienes más a menudo. Gracias. За тэгээ энэ залуучууд маань бол харахад их тийм ширүүн стил дүрдэгтэй. Гэхдээ айгүй өргөө найрсаг юм аа. Ястай хоргоо юм. Гоё хүмүүс байна. За ястай машиныг аимшигсгоо солино гэдэг шиг л. Янзын машин. Энэ тэгээд яг такси биш байхгүй юу? Ингээ хүмүүсийг Ола. Ингээ хүмүүсийг шууд юу яачдаг. Машинда хаашаа ингээд нэг чиглэлтэй суулгаад аваад ивчтэй юм байгаа. Тэгээ хөөхөө манай энэ чинь ингээ инээсгэлээ л ингээд хөөхөө. Ола. Дуумууд хөнгөлнөд янз юм байна штэ. Энэ бол нь
air conditioner юм байна л да. Би мэдээж одоо ажиллахгүй баг. Ажиллахгүй юм байна. Бас гоё юм аа. Ийм машин суугаад такси гээл дандаа нэг тухтай машин сууж явж байснаас ийм гоё хуучны машин суугаад явчих. Гоё юм байна. Ола. Куба. Зүүнүүд ад царайтай Куба байна. Ингээ ард тусны хоёр ихт сууж байна. За энэ одоо хооноохтын годамжаар хуучны классик машинтай такси нийтийн тэмрээр нэгээ ухаас гоё юм байна. Дүүт хоёр манай буудлын ойролцоо байна. Тэгээд ийм залуу гэр бүл байна. Ола. Монголиа. Цэгэ. Хей. Хэдэн хүүхэдтэй вэ энэ хоёр маань? 4 хүүхэдтэй юу? 4 хүүхэдтэй. 1 2 3 4. А энэ гэр нь үү те? За. Юу яд юм болов? Хүүхдийн мөнгө тэр гэж өгд юм болов? Монгол жишээ нь өгдөг гэд нэг асуугаад үзвэл. Мөнгө юусоо өгдөг. Картны баг сүү байдаг гэхдээ тэр нь дандаа бас байдгүй гэх. Хүүхдүүдийн картай бараан зөвхөн сүү юу те? Эцэг эхчүүд болохоор нөгөө гурил мөрөл удаа юм авчдаг те. Зөв. Энд ола. Гэрт нь сонирхож болох юм болов? Доктор гэрэл байхгүй болохоор. Гэрэл байхгүй. За. Хүүхдүүдийнх нь мөрөөдлийг асууж болох болов? Энэ арай хэлд ороогүй юм шиг байна жижигхэн мама. Америк руу явж Америкийг мэдэх гинэ. Америк руу явах. За ийм мөрөөдөлтэй. За дараагийн жоохон хөлт маань. Ахыгаа харах. Ах нь Америкт үт юм уу? За. Ийм сайхан амьдралтай болох гинэ. Арай дээр амьдралтай болох юм. За энэ хүүхдийн мөрөөдөл юу байна? Шоколад уу? За шоколад. Айгу ийм амттай маяг үнэтэй болохоор тиймэрхүү мэдэх. Таны өөрийн мөрөөдөл юу вэ? Исуя? Тэгээ сайхан амьдрах. Хүүхдүүдтэйгээ сайхан амьдрах. Аавын мөрөөдөл юу вэ? Сүү жах тийм боломжийн Исуя? Аавын мөрөөдөл хэдэн настай юм бол? Эндээс явах гэнэ. Куб улсаас явах уу те? Хэдэн настай юм бол энэ залуу? 21 настай юм. 21 настай. Ээж нь хэдэн настай? Залуу гэр бүл биш үү? 23-тай. 21-тэй 23-тай залуухан гэр бүл байна. 4 хүүхэдтэй. За тэгээд уулзалт танилцсантай эдийн засагч хаана сургууль төгссөн юм бол? Энд л. $4,500 песо. 45,000 төгрөгийн цэлэн гэсэн. $20 штэ. Тэгээ ингээд хамт амьдрэх юм байна те энэ ч нэ. $20 сардаа болдог. За ийм залуу гэр бүл байгаа юм байна. Тэгээд би юу яач ингээд юунаас гадна бас давхар нэгэн бэлгэлэх ингээд хэлээд өгч. Мөнгнөөс гадна Та юу бэлгэлэх вэ? бодоолох залууд нь бэлгэлчээ. За энэ энержи ресурсын наашаа мэдээж. За энэ ингээд энержи ресурсын бодоолох байгаа юм. Надаа нэг илүү явж байгаа. Тэгээ энийг бол энэ залуудаа бэлгэлчихье. За давхар ээжд нь болохоор надад бас энэ Richmond Consulting гэдэг компани юу яваад байгаа юм. Power bank гарын бэлгэн авахгүй юу? Richmond Consulting. Charge phone. Yeah. За энийг бас ингээд энэ нэмэгтэйдээ бэлгэлчихье. Тэгээд энэ болохоор уцтайгаа холбогддог. Тий. Уцтайгаа холбогддог юм юу байхгүй юу? Тий, спикер байхгүй юу? Тэгээд энийг болохоор энэ эмэгтэйд нь ингээд энэ хоёрт нь бэлгэлчихье. Бас Richmond Consulting ингээд уцаа цэнгэлчин тэгээд
би ингээд боломж олцоогоор бас хандив өгье гэж Niños. шийдэж. Para comprarle yogur a los niños y las cosas. Thank you, bro. Яа. За ингээд the children's. Para los niños. Gracias. За тэгээд ямар ч гэсэн ингээд энэ хүмүүс маань их гоё юм айгүй их баярлах юм уу ингээд жоохон юу өгөхөр. Тэгээ эн чинь баг нөгөө сарын марынх нь орлого нь болчихж байгаа юм чи. Тэгээ энэ миний одоо бас энд ер нь айлуудаар өгж байгаа мөнгө бол миний мөнгө биш ингээд энэ ивент итгэж байгаа байгууллагуудын маань бас надад өгсөн мөнгнөөс л би ингээд төмөө олонтой бас хуваалцаад явж байгаа шүү. Тэгээд за тэгээ маш их баярлалаа. Gracias. Vuelvan pronto, vuelvan pronto. Дахиж ирээрэй, дахиж ирээрэй. За баярлалаа. Тэгээ амьдралд нь над жагаар сайн сайхныг хүсэн өрөөё. За, gracias. Gracias. За, бид хоёр ингээд бас нэг гэр бүлтэй уулзаад боломжоор баярлуулад гараад ирлээ. Тэгээ 4 хүүхэдтэй бас 23-тай ээж ихэд маш ойрхон ер нь төрсөн юм байна те. Гэтэ юу нугасаа төв төрөлт айгу эрт бэ. Айгу эрт төрдгүү те. Аа зөв энэ бас нэг айл юм шиг байна те. Юу юм бол? Асуух уу? Сайн мөн үү зүгээр танилцсан мөрөөдөл зөрөөдлийн асууя гэд. Энэ юу юм бол? Ustedes viven ahí en Bergen, en Boston. Апартмент юм байна те ингээд байр. За танилцсаж болох уу? Podemos hacer una video corto con ustedes. Hacen preguntas sobre sus sueños y la vida, así, la situación de Cuba. Тийм үү. За баярлалаа. Gracias. За энүүгээр бас ийм байна. За тэгээд энэ гудамжаар залуучууд хүмүүс байна. За тэгээд миний буудлын ойролцоо бол ийм байшингууд энэ хуучны одоо яг хүүхэд байхад нэг би 5 шар төссөн. Тэгээд 5 шар ийм байрны гадаа ингээ балкон дээр хувцас угаагаад өлөгчдөг байсан шүү дээ, тий. За яг тэр шиг юм байна. Айгуу гоё бас стилтэй залуучууд явж байна. Ола. My name is Цэгэ. Цэгэ. За энэ хэд оюутнууд уу юу гэдэг хүмүүс вэ? Ustedes son estudiantes o qué? No, a ver, Энэ болохоор гэр бүлийн хоёр юм байна тий. За. Хүүхдүүд нь. Хүүхдүүд нь юм байна те. За юу хийдгийм бол ер нь энэ Кубад хамгийн гоё зүйл нь юу вэ? Энэ ихч болохоор гэртээ суудаг гэсэн. Ааха. ¿Y usted trabaja? ¿En qué hace? Equipo electrodoméstico. ¿Qué? arregla equipos Electrodoméstico. Электрон засварчин гэх юм Аа, уу? за. Электрон бүтээгдэхүүн засдаг. Кубад одоо хамгийн гоё үзэж харах юм нь юу гэж зөвлөх вэ? Бид хоёрт. Юуг нь очиж үзүүл зүгээр вэ? Кубад. Bueno, aquí en Habana o en el todo en Cuba. Sí, ¿no? O pues en la lugar es en Habana. Aquí en Aquí en La Habana. Habana. За тэгээд их гоё юм юу вэ наа? Гоё цоглог гоё харагдаж байна. Y ustedes Баярлалаа. son muy bonitos con los estilos muy... Still I like your style. Thank you so much. Gracias. Gracias. 들어가라. За. 다 들어가자. За тэгээ. What's your name, sir? Yoandre. What's your name? ¿Cómo se llama? Yoandre Manuel. Yo André Manuel. Yoandre Manuel. Энд амьдэрдэг юм бах та тий? ¿Y usted vive aquí adentro? No, mi vecino ahí. Ahí. Mi tío. Ah. Es mi tío. Авага Family. family. ¿De qué parte son? ¿Yapa? Yo de Mongolia. Mongolia. You look Asian. Chinese. You look Asian. Alexander Chang. Chang. My name is Chang. Alexander Chang гэдэг нэртэй. Зөв. Айгу хат сэрэт юм тий? Family is antes del triunfo de la Ilfits revolución en Vente. emigraron a Cuba. Ahí. Los polacos. Entonces ustedes mitad... Polaco. За нэг тэмгэлчих яхтай. За их гоё цоглог ах байна шүү. Familia.
aquí mi perrito. No, honey. Ah, Santa. Аа нохоо юм уу? La mano. Kiko. Оо за сургацсан юм байна л да. Дахиад нэг харуулаад өгөөч гэлээ. ¿Puedes hacer otra vez? La mano. Kiko. Se llama Kiko. Kiko. Кико гэдэг нохоо. Kiko. Un galón de aceite de 5 litros, 5,000. Аа за нохоотойгоо үжиглээд хөрхөө нохоо хөрхөө явдсан шүү дээ. Энэ нохоотойгоо хэр удаан байгаа юм бол хизээс тижээж эхэлсэн бол ¿Qué edad tienen 14 jil? 14 настай. За удаан хөрх ингээ нохоотойгоо хамт гэр нь хаана байдаг юм бол ¿Y dónde vive usted? Энд амьдардаг гинэ. энэ дотор уу? За. Энэ айл юм уу те? За. Саяны ахгүй бол ийшээгээ энэ дотгошоогоо ороод ингээд юу байд юм бах та. Зорж үзье үзье. Дотгошоогоо ороод айгүй олон айл юм биш те. Чи ингэж ороод. Mi casa. За манай Mi casa. Борогийн гэр Mi casa. хоёр давхар юм уу те? Pero ven, mira. Vital. Vital. Conde. Дэшиг юм бах та. Conde que sí. Mira foto. Зураг мөргийн дарж болно шүү. Ааха. Тэр айл юм уу те? No hay ventanas así. Así, lo que se han derrumbado, demasiado viejo. Айгу хогшоо тий ингээд цонх мох хайдар ингээ хагарч идэрсэн. Энэ цонхгүй энэ айл юм уу те? Eso usted ahí en De aquí, yo vivo ahí. sí. Esos son mis vecinos. Гурван давхрын те? За энүүгээр ингээ шатаар гарч байгаа юм байна шүү дээ те? За дэшээ гараад үзүүл үзээл гэж яах шиг байна. Y ese es mi perro, Kiko. За Кико гэдэг. Kiko. Их нэртэй юу? ¿Y usted está casado? ¿Y tiene esposa? Тарих нэрт чинь манай зулаагаас. Зэ. Es mi casita. Es mi baño. Ихнэр хүүхэдтэй болов. За ингэ суучвал яадаг юм бол? ¿Usted tiene esposa? Ese es mi madre, mi mamá. Mi mamá. Hello маме. Mi mamá. Buenas tardes. Олаас. За ээжтэйгээ хоёулаа амьдэрт юм байна тий. Yo eso. Бас цэцэг тэрнаа гэж байна. За энэ чинээс view нь ингэж харагддаг юм байна. ¿Su madre y usted? Sí. Nada más. Pasa, pasa. Pase, pase. За энэ чинээ бол яг өөрийнх нь өрөө юм шиг байна шүү дээ тий. ¿Es su habitación? Yo duermo de piso. Би шалан дээр л унтчихсан шүү дээ. За. Ese es su madre. Тэгээ ээжтэйгээ хоёулаа амьдэрдэг тий. Corazón. Y esto es mía. Охиных Ese нэр nombre es нь mía. Salomé. Salomé. Соломé. ¿Y dónde viven sus hijos? ¿Dónde viven? Mi hija. Hembra. ¿Su hija dónde ¿Eh? vive? Hoy está, ahorita viene. Ok. Porque estoy separada de su mamá. ээжээс нь салцсан тустай байдаг гинэ. За. Тэгээ нэг охинтой. Тэгээд юу яцсан бэ шүү дээ тий. За зурагтаа асааж үзүүлэх гээд ах шиг байна. ¿Te quitas eso, el teléfono, mami? No, préndelo. Ven. Ven. Esa es mi mamá. За маме. Aquí no es. ¿Cómo le voy a decir que pasamos la noche juntos? За би нэг жоохон хандив өгье гэж. Mira, ¿Con qué cara me reclamas si tú tampoco le dijiste a mi hermano cuando te preguntó? Y no te voy a enseñar porque te escuché. Gracias. No, gracias a usted. Muchas bendiciones. Bendiciones. Igualmente. Achas. За. Y entonces yo Gracias. Thank you so much. Thank you so much. Gracias. За Yo, нэг юм mira, me gusta bailar tu son en la vitrola. El baile de la vitrola. A mí me gusta bailar tranquilo. бүжиглэх туртай. Yo. За орой мөрөө бүжиг болох бах Mira, дээр. en su casa, aquí, cuando ustedes quieran. Cuando quieran. Cuando quieran ustedes. Ааха.
Con usted que eso. Gracias. Ay, mira, yo no tengo ni Se llama Yeah, yeah. Manuel. Manuel. Anita. Anita, gracias. Gracias. Mucho gusto, con gusto. Gracias. Igualmente. ¿Y eso lo veo a mí? Ese es school. Yeah. Ese es el patio de school. Pasa. Escuela. Los niños de Pásalo. educación física, el patio de Y mira, a dónde vamos a salir ahora, mira, Justo. vamos a ver. Аа, энэ чинь хүүхдүүд тоглолтог хэсэг юм байна. Yo, Хүүхдүүд тоглолтог хэсэг юм байна те. Ponte porque pullover. estoy trabajando, subiendo arena. Яа. Окей. хүүгээ чи будалт хийчихсэн чи ажиллаж ирсэн. Ааха. За, gracias. Mira. Юм үзүүлээ. Аа, за юм үзүүлээ гинэ. Нойлын өрөөгөө үзүүлэх шиг шиг байна. Se me cayó. Mira, ese es mi abuelito. Siempre se me... Аа, өөр хэмээн юм байна. Eso, mira. Mi corazón. A mí no me importa nada. Eso. Би энэ хүнээс өөрөө юу ч хамаагүй миний Ааха. бухан Mira. Одоо эмээгээ шилж амьдрнаа гэдэг чухалаа. Esa es mi hija. Ese quién es? Mi hija. Y ese es su hermanito. Миний охин. Mi hija, mi hija. охин юм байна. Mi hija, mi hija. Mira el corazón. Үзүрх байна. Тийм байна. Ese es mi hija, ese es su hermanito. Миний охинд өдөө. ¿Se llama eso, no? Салом. Salomé. Аа, Соломо гэдэг охин. Окей. La Gracias. casa, esa es la casa de usted. Mira, como vivo. Аа, за. Галт тогоогоо л харуулж байгаа шиг байна те. А энэ асаалттай биш энэ анзаарч байгаа юм болоо. Ер нь бол яг ойлголт айлууд газар халчт юм байна. Está bien, ese está abierto. La... Mi mamá lo dejó Ay. abierto. Pues mira, para que mira, cocinar. Аа, за энэ нөгөө бор будаага шош те. За ингээд иймэрхүү хайл байлаа. Gracias. Comida calentada. Gracias. No, gracias a usted. За, кубд ингээд нэг 3-4 байлаар орлоо. Тэгэхээр ингээд дахиж ирээрээ энэ бол чиний гэр шүү гэдэг нэг ийм үг айгүй хэлдэг юм байна те гоё. Дахиж ирээрээ тэгээ энэ бол чиний гэр шүү гэд. Gracias, my friend. Amigo. За, нэлээд бас яриад хөрөөтэй найрсаг байлаар харлаа. Аа, yes. За, одоо сайн модон зоднол гэдэг шиг байна те. Яа, gracias. No, gracias a usted. Gracias, nice to meet you. Nos vemos en la escuela. Yo por eso no venía, porque el hombre estaba trabajando. За, Sé que se había ido del país. за, яа надад саяныхын өгсөн мөнгөөр ер нь уучих магадaltaй юм байна те. Хотоос нэг 180 км суман дээр байгаа юм. Одоо монголоор ярил. Тэгээд энэ сумын айл ямар идэм бол гээд сонирхъя гэж бас бодоод Монголынхаа сумын айлтай бас харьцуулъя тий. Зүгээр л орж үзье гинэ ярьцлага биш ээ. Зүгээр л орж үзье гээл. Зүгээр зочлоо гэт. Энд чинээс ингэж орчт юм байна. За энд хоол хийж идэх юм шиг байна. Галтогоо удаа гшаадсан байгаа юм байна. Las productos энэ хүмүүс хараад 1500 песоны цалин дээр байна. Тэр одоо монголоор ч одоо 15-аас 20,000 150 мянга шивлээ. Аа тийм. 15,000 төгрөг цалин. Сарын тэр ингээд таны ингээд нөгөө нэг юуны чинь нөгөө нэг усаас авдаг хангамжийн чинь ингээд нөгөө карты чинь юу дээжгүй юу гэдгсэн чинь одоохондоо бол дээж үнэхдээ ингээд үнний өсөлт бол ингээд амар их байгаа. Ингээд одоо ингээд хотоос хавнаагаас үнэ арай хямд байж чадгүй гэдгсэн чинь ер нь бол хаасаагүй үнэ бүгд адилхан. Тэгээ одоохондоо бол ингээд яг картын бараагаараа хоёулаа амьдардаг юм нөхөртөө. Картын бараага бол үнгүй авна. Үлдсэн юмнуудаа бол тэрийг бол ингээд салбангаар зохицуулдаг тий. ¿Y usted tiene hijos? No, no tenemos hijos. Хүүхдгүй. Él no tuvo. Хүүхдгүй хоёулах нь амьдарч юм байна тий. Хоёулах нь амьдарч. Ellos los varones. Ингээд гэрийнх нь ерөөсөө нэг хүүхдгүй гинэ. Манай хоёр ихт нэг хүүхдтэй тий ерөөсөө хүүхдгүй. Энэ их болохоор ерөөсөө огт хүүхдгүй. Аа хоёулах нь амьдардаг юм байна тий. Одоо энэ байр чинь улсын хөлөө хувийн өмч үлээ. ¿Y eso el casa es propio de usted o de gobierno? Soch No, propiedad de nosotros.
Энэ хүний өөрийнх нь өмч гэнэ. өөрийнх Con нь los padres de Nemo. Аав ээжээс нь одоо ингэж дагаж ирсэн гэх юм. Sí, anterior, antes de, a ver, Нөгөө хувьсгал юу болсон даас нийгмийн өөрчлөгсөний дараа аав ээж нь энэ байшин худалдаж аваад тэрнээс нь амьдарч байгаа юм. Тэрнээс өмнө бол бүр тэр цаана амьдардаг гэсэн. хоёулаа нэг сарынхын цалин өгч идэх чи миний 1500 юм ба шүү дээ тий. Одоо 1500 буюу Монгол мөнгөөр 15,000 төгрөгийн сарын цалинтай. Тэгээ улсаас нь нөгөө картны бараа өгнө. Тэгээд ингээд 15,000 төгрөг ингээд сарын цалингаа авчихж байгаа нэг чинь. que ve las personas que te quieren tanto y gracias. Ингээд нэг сарын цалин нь Gracias. за зэнэгч бүр баярлалаа өөлөд авлаа ингээд. За их чингээ бүр өөлчих штэ ингээд нэг сарын цалин аваад тэгээд тэгээ гэрээрээ зочлуулсанд маш их баярлалаа. Muchas gracias para visitar y filmar. Gracias. Lo agradeceré toda una vida. Lo tendré de recuerdo toda una vida. Sí. Би ингээ амьдралынхаа ингээд одоо юм өртөө гэх юм уу тийж бодлоо. Sí. Cuídense mucho. Igualmente ustedes. Cuando Сайхан эрүүл мэнд авч явах бүгдийн дээдийг хүсэж байна. Gracias. Igualmente. siempre que se acuerden. За хөөх ингээд одоо ингээд 1500 эдний мөнгө чинь надад мэдрэгч байгаагаар 15,000 төгрөг байхгүй юм чи Монгол мөнгөөр те. Зүгээр л бидний өдөртөө нэг хоол аваад иддэг мөнгө. Гэтэл энэ их ч ямар амар баярлж чинь те. Бүтэн нэг сарын цалингаа ингээ 15,000 төгрөг нэг сарын цалингаа авчиж байгаа байхгүй. За тэгээд амьдрал энэ тэнд бол их юм ялгаатай. Тэгвэл ихч бол маш их оронч байна. Эх орноос дөрвөн ийшээ тийшээ явна гэдэг бодол байхгүй. Ямар цаг үед бол эх оронтойгоо хамт шүү гэдэг ийм бас гоё их чинь ингээрээр тий. Тэгээ бит хоёрыг бол цаашдаа хизээл бол хизээрээрээ гэртээ байгаа юм шиг хүлээж авнаа гэд. За тэгээд ямар ч сан социалист улсын сумын одоо айл бах тий. Сумын нэг айлаар орсон. 180 км-ийн Хотоос 180 км-ийн зайтай. Виналис гэж тосгон байгаа. Тосгоны одоо нэг айлд орж үзлээ. Дүү ит хоёр явсаар байна. Айл амтны сонирхоод одоо нэг юм захын оролт тавьцаанд ирсэн байгаа. Тэгээд Hola. Hola, what's your name? Bueno, mi nombre es Chegue. José Miguel, pero me dicen Jessica. Soy trans. Нав Хосе Мигель гэдэг. Гэтэ хүмүүс навыг Джессика гэж дууддаг. Гэхдээ одоо хүсээс Хосе Мигель. Хүсээс хэлж байгаа. тийм Джессика л гэж дууддаг. За Jessica гэдэг. Jessica. Nice to meet you. Mucho gusto. Hello. За хүүхдүүд энэ байна. Hello, hola. What's your name? Hernanda Holmes. За ингээд хэлээд өгөөч ингээд би зүгээр энэ хаваар сонирхож явж байгаамаа. Тэгээ ингээд гэр орноор ч ороод ингээд тойроод жоох алхаж болох уу гэд. Es que él tiene mucha así en el mismo lugar. Venga. За тэгээ ишигээ. За айгуу найрсаг юм байна. За энэ залуу маань гэж Aquí yo vivo con mi hermana. ер нь бол гэхдээ эрэгтэй хүн байна шүү дээ тий. Mi sobrino. Энэ хүний үеэл нь юм байна. Энэ За. энд дүүн амьдардаг. Энэ ч болохоор хөдөө нөгөө хамгай гэдэг өөр аймгаас сайн нүүж ирээд энд байж байгаа. Nos ayuda a bienestar social. За энэ болохоор энэ хүний өөрийнх нь гэр үү тий. Ella es mi hermana. Que no tenía nada. Энэ ч болохоор ганцаараа түрээсэлж байгаа маань энийг хамгай гэдэг өөр аймгаас нүүж ирсэн. Esto sí es un alquiler. Сардаа хэдээр төрөсөлтөн бол энэ байрыг? ¿Cuánto por un mes? ¿Cuánto por un mes? No por tiempo indefinido. Sí, pero ¿cuánto? 3,000 pesos. 3,000-аар сарын түрээсэлдэг гинэ. За сарын 3,000 гэдэг чинь 30,000. 3,000 pesos, pero pelado todo. No, nada. Ni una caja. Зөвхөн байрны болохоос ш бусад бүх энэ одоо тавилга гал тооны хэрэгслүүд их ч өөрөө авчирсан гинэ. Зөвхөн байр нь ингээд 3,000-аар төрөсөлт юм тий. Цэвэрлжсэн шүү. Жохон замраагүй байгаа гэж. За зүгээр гоё цэнцгэр байна. Тэгээ нөгөө энэ хөгжмийн тэр авчиж болох болоо? За. Одоо нөгөө Yes, it's okay. Thank you. Gracias. Нөгөө картын бараа гэж байгаад байгаа шүү дээ тий. Одоо үнгүү улсаас өгдөг. Яг тэр картын бараанд нь юу байдаг юм бол хичнээн хэмжээтэйгэр. Сая саашсан ч одоогийн байдлаар зөвхөн юм нэг юм
хагас хил сахар тэг кофе хоёр л сая энэ сард өгсөн гинэ. Ааха. Pero en el normalmente que одоо болохоор ингээд ер нь л ихэд авдаг нь болохоор будаа гурил тэнгутлээ нөгөө нэг юм шошоо штэ. Өөрөнхийн юм улбар шошоос тэнгутлээ нөгөө нэг юм хүрэн шош идэр авдаг. Тэнгутлээ тэр нь болохоор Mira, ayer vino jamonada, pero a mí me dieron una lasca. бас юм хям ирдэг гэсэн гинэ. Гэтэ ер нь бол хэмжээ нь маш бага. Тэгээд заримдаа ингээд ерөөсөө тэр сардаа өгөхөстой. Гэтэ нөгөө нэг хангамжаасаа болоод авахгүй үе бас байд юм бэ. Ааха. Хэрвээ сардаа хүрэлцэхгүй бол тэгээд яаж юм мэдэж уух Y вүлээ? aceite igual, son 8 onzas, media libra. 8 онс будаа ерөөсөө сард хүн авдаг гэж байгаа байхгүй. 8 онс нь болохоор Media libra por persona. бүр юм хагас килограммаас бага. Хагас килограммаас баг. 8 онс. Зүг. Y cuando se va la luz, mira ella misma, cuando se va la luz, Заримдаа ингээд тог айгуух тасалдаг. Тог тасалсан үед ингээд газар ажил ерөөсөө хоол унд хийх боломжгүй ингээд ер нь бол тог хэцүү байдаг. Entonces si no hay no pero el Estado no te da lo suficiente. Энэчнээс нэг зүйл ажиглал нөгөө төрд бүх юм байх хэрэгтэй ингээл тэ. Тэгэхээр team социалист улс гэдэг ямар байдгийг бид нар бол ингээд харж болно. Тэгээ төрөл бүх юм байх. Манайх ингээд нэг төрд очно гэхээр ингээд баярлалаа л ингээд гэдэг. Яг үндэ танд юу ч очтгүй байхгүй юу? Төр жижигхэн байх хэвээр нөгөө хувийн хвшил бүх одоо эдийн засгийг авч явах хэвээр гэдэг гол зарчим бас энд харж болж байгаа юм л да. Ингээл одоо төрөөсөө бүх зүйл нь хамааралтай тий картын бараа гэж өгдөг. Тэгээ энд ажил хийж хөдөлмөрлөө сардаа Монгол мөнгөөр 15-аас 30 мянган төгрөг хүртэл солио авна. Тэгэл картын бараа дууслаа тэр үлдсэн одоо олсон орлогоороо дахиад идэхэн худалдаж авч идэг. Иймэрхүү амьдрал бол социалист улс байгаад байгаа маа. энийг ч болохоор ингээд хоёулаа ингээд их сургуулийн ингээд боловсралтай. Тэгээ энийг ч болохоор солигч хийх юм байна. За. Манай энийг ч болохоор нөгөө нэг спортын чиглэлээр ингээд культура физика гэхээр одоо спортын нөгөө нэг юу гэдэг штэ би тасал хөдөлгөөн тасал тиймэрхүү юм хийдэг. Тамирчтай. Одоо ажил хийж байгаа юм байна тий. Ааха. Тэнгууд цалин болохоор 50000 төгрөсөө хоёулаа ажиллах. 50000 тий. 50000 төгрөг гэсэн. Монгол мөнгөөр тий. Y aquí en esta localidad no hay nadie. Энэ хэсэгт бол хин ч ингээд зүгээр ихтэй хоол өгөөчгөө гуйдгүй бүгд ажиллах хэвээр. Ажилч мөнгө олох хэвээр усаас ингээд ирж байгаа ч гэсэн тийм хийж чаддаггүй. Тэгэхээр байнга ингээд ажилч мөнгө олж өөртөө хийж идэг гэж хэлж. Одоо хэд орчим настай хоёр хүн байна энэ хоёр маань? 39 настай. Y mi hermana 33. Энэ хүний цаа ихчгээ үзүүлсэн тэр бас 33 настай юм байна. Ааха. 33 32 настай. За тэгээд ер нь Кубад амьдрал хэцүү юу? Амьдрахад хэцүү юу? Зүгээр үү? Ямар байдаг юм болоо? Difícil vivir en Cuba. Кубад амьдрах хэцүү гэсэн чинь айгүй хэцүү зүгээр л тавч таа гараад ингээд баг бүх юмыг ингээд хийдэг. Тэгээд ер нь бол өнөөдөр юу идэх вэ гэж олж бодож байхдаа одоо өнөөдрийн идэх юмаа ингээд худалдаж авч бодож байхдаа маргааш би юугаа иднэ гэж дандаа боддог гинэ. Ерөөсөө ингээд дандаа маргааш би явах үлээ гэж ер нь тэгж боддог. Тэгээд энэ бол ингээд айгүй хэцүү нөхцөлтэй байдаг. Тэгээ ингээд заримдаа ингээд ажил хийгээд тэгээд мөнгө олоод исэн ч гэсэн хоолгүй хонох үе ингээд байдаг. Ер нь ардчлал чөлөөт эдийн засгийн талаар хэр ойлголттой хүмүүс бол? ¿Y cómo ustedes piensan sobre el capitalismo? Mira, a veces es bueno. Бид ингээд капитализм бол ингээд ер нь бол хоёр талтай. Заримдаа санагтай одоо яг үгээд одоо яг энэ одоо Кубад байгаа нийгэм болохоор яг ингээд эрүүл мэндийн салбар нь юу? Үнэгүй. Тэгээд одоо сургууль соёл бүгд үнэгүй. Гэхдээ үнэгүй байлаа ч гэсэн ямар ч эм тариа, ямар ч тийм одоо юу одоо ямар нэгэн тийм одоо эмд хийхцээний тийм хангамж муу байхад яг үнэгүй байсан ч гэсэн энэ бол айгүй асуудал гэж аахгүй. Тэгээд эднэргээд одоо энэ хүмүүсээ өмнө хэлсэн байхгүй ингээд би ингээд заримдаа ингээд им аваад ингээд зардаг гэд. Тэнгүү тэр имийг аваад зарыг гэсэн ч гэсэн тэр им чи хаанаас ирж байгаа, имлэгээс ирж байгаа. Имлэг дээр байхгүй бол хаанч байхгүй. Тэгэхээр хэдий ингээд үнэгүй ч гэсэн энэ бол ийм асуудал гардаг. Тэнгүүд боловсролын системээр ярих юм бол бүх ингээд одоо ингээд левелтэй бүгд ингээд үнэгүй байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн одоо ингээд ella misma no tiene libreta de abastecimiento. Тэгээ боловсролын хувьд болохоор ингээд үнэгүй ч гэсэн багш нар бүгдээр ингээд гадагшаа явцдаг. Тэнгүүд ингээд боловсролын айгүй муу байдаг гинэ. Ингээд хүүхдүүд зүгээр ингээд сурах гэж очдог ч гэсэн хайр ингээд үнэгүй юм чинь гээл те. Үнэгүй юм чинь гээл. Тэгээ зарим нь явахгүй ч юм уу те юм байдаг гинэ. Тэнгүүд энийг ч болохоор одоо тийм нөгөө нэг картк байгаа юм байна. Яагаад гэхээр дөнгөж нүүж ирээд
энэ одоо төрөлж байгаа банд нь яг юм одоо ингээд одоо энэ тэр нөгөө нэг карт нь ингээд өрхөд ингээд өгж байгаа байхгүй юу? Яг ингээд бараан хүүхнэр ч гэсэн нэг ингээд дэвтрээ авахтаа ингээд одоо манай одоо батынхан гэдэг ч юм уу тэгж авч байгаа. Тэнгүүд энэ ихч болохоор яг юм энэ банд бичиг баримт байхгүй учраас одоогоор ингээд юуч чадахгүй байгаа. Тэгээд ер нь бол одоо бүх юм өөрөө цалингаар хөдлөж авч байгаа гинэ. Зөв. Хэдэн хүүхэдтэй юм бол энэ ч? ¿Cuántos hijos tienen usted? Yo dos. Ella y uno grande. Que anda con... Энэ охин тэгээд өөрөө том охин байна. Que anda trabajando. Sí. Тэгээд ажил хийдэг. Интернет, сошиал медиа хэр ашигладаг вэ? Facebook энэ төр байгаа болов? ¿Y ustedes usan Facebook como media social? Sí, como redes sociales. Хоёуланд нь байгаа юу те Instagram. Тэгээ ер нь ингээд сошиал ертөнцөөс Que харахад caro también. Sí, hay. El sistema de es caro que Аль улсыг илүү гоё тийм үлгэр жишээ нэг ийм улс болох юмсан ч юм уу гэж боддог бай тээ. Өөр бас ер нь ямар хамгийн шилдэг нэг 5 улсыг асуугаад яагаад гэдгийг бас нэг асуугаад өгөөч. За тэгээд энэ одоо нөгөө төр тий ингээд одоо манай монголч нь ингээд ийм халамжийн систем рүү орцсон байгаад байгаа шүү дээ. Хавтгаарсан халамжтай. За тэгээд энэ мэн ингээд цаашаага хавтгаараад яваад байхаар ерөнхийдөө энэ байдал руугаа бид нар орох байхгүй юу? Одоо нэг ард түмэндээ хайртай царайлал ингээл тийм ч юм үнгүй, ийм ч юм үнгүй, трийг нь ч үнгүйгээд ингээд явах бол өнөөдөр сайн юм шиг санагдаж байгаа боловч ирээдүйдээ бол улс орноо балалж байгаад хэлбэр юм бага юм. Тийм учраас бол бид нар одоо нөгөө ардчлал чөлөөтэй эдийн засаг, хүний эрх хэрэгчлөө гэдэг юмыг л хэвлэлийн эрхчлөө энэ төр гэдэг юм а маш их сайн ингэж хөгжүүлж явахгүй бол ингээд буцаад ингээд социализм руугаа ухраад алхаад байвал иймэрхүү л одоо амьдрал биднийг хүлээж байна гэсэн. Төр том байна, төр мундаг эрх мэдэлтэй, төр халамжлан гэлэх тусам өнөөдөр сайн юм шиг боловч маргааштай ингээд урттаа нөгөө хойч үедээ үр хүүхдүүдэд бол маш халгаатай юм а гэдэг энэчнээс бас харж болно. За тэнгууд ерөнхийдөө энэ хүн болохоор Колумб, Орос хоёрт байсан гэнэ. Гэтэ яг одоо амьдрах гэж юм уу, аялах гэж зүгээр бараа авчираад зарах зорилготой. Энэ хүн бол хаанч байж үзээгүй гэж байна. Тэнгууд ер нь бол Европын бүх орнуудаар очиж үзхийг айгүй хүсдэг. Тэгээд Азиас гэх юм бол хятадыг их өндөр хөгжилтэй гэдэг талаас ер нь нөгөө Facebook интернетээ хараад тийм ойлголттой байна тий. Ер нь охин болохоор Америк явах сонирхолтой байдаг. Монголын талаар бол хэр ойлголттой бол ер нь мэдчихэж байгаа болов? Mongolia, a ver, he visto documentales, pero no. Баримтат кино үзсэн гинэ. Баримтат кино үзсэн. Яг ямар ойлголттой вэ? Юу гарсан бол тэр баримтат кинон дээр? La documento que Бараг манай эзэн хаадууд, их хаадууд юу байх вэ? Культура соёлын талаар. Хамгийн таалагдсан юу байсан бэ? Мөр. Ерөөсөө нэг амар Монголын цагаар сайн мэдэхгүй гинэ. Баримтад нэг кино үзсэн тэр болохоор Монголын соёлын талаар харуулсан байсан. Тэгээ ийм одоо ингээд одоо аж ахуй киног амтан нийтлэн харуулсан юм байна. Одоо тэгээд энэ үндэсний энэ телевиз нь байна шүү дээ тий. Энэ телевизээр нь голдуу ер нь юу гэлөө сурчилж ухуулж гаргад юм бол ер нь энэ улсаар энэ телевизээр нь гардаг гол юмнууд нь одоо хэвлэлийн эрхчлөө байхгүй улс гэдэг байгаа шүү дээ. Las cosas que ustedes hacen Política. Porque aquí todo tiene que ver con la política. Улс төрөө маш сайн байна гэж ярих уу тий муу юм шиг. За ер нь ингээд одоо зурагтаа гарахтаа Кубын политикийг маш сайн байгаа, айгүй гоё байгаа гэж гаргадаг. Тэнгүүд энэ хүмүүс бол ингээд яг үс чи хог штэ, надад чи хогийн юм гаргадаг гэж аахгүй бодлаа. Тэнгүүд ингээд амар ингээд ситуаци ингээд бүгдийн сайн байгаа гэж ингээд ярьдаг. Яг үндэ бол бидний амьдрал ийм л байгаа. Тэгээ нэг ингээд сайн мэдээ тэнгүүд мэдээгээ бэлтгэхдээ олон улсад зориулж бэлтгэлдэг гэж аахгүй. Оо манай Куб өстө сайн байна. Сайн байна, сайхан байна гээл те. Тэнгүүтлээ үгүй бол ингээд аль нэг аймгийг сонгож аваад энэ аймаг нэг ийм хүүг ингүүтлээ тэтэрхий ингээд тэр чинь одоо ингээд яг тэр аймгийн л нэг юм баа штэ. Тэгвэл тэрийг ингээд Куб даяараа юм шиг ингээд ер нь бол нөгөө пропаганда гэдэг л те тарих угаалт маягаар ингээд чөлөөт эдийн засаг гэж байхгүй хэвлэл гэж байхгүй чөлөөт хэвлэл гэж байхгүй дандаа улсын хэвлэл те. За тэгээд яг социалист улс гэдэг бол хэвлэл нь иймэрхүү байдаг. Тэгээд энэ хүүхдүүдэд ямар нэг юм за ингээд бараг бит хоёр ингээд сарынхан цэлэн өгчлөө сарынхан. Тэгээд мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Амжилт хүсье.
para el grabar. Tremenda pena el reguero que tengo aquí. Que Сайн сайхан бүхний Ay, өгсөн pero que el día a ирээё. día es así, imagínate lavando. Sí. Muchas gracias. De nada. Ustedes son muy amables. Sí. De nada. Окей. Gracias. Bueno, gracias. За ингээд дүүт хоёр нэг ийм айлаар ороод гарлаа. За тэгээд бүх юм төрд байна, төрийн мэдлэлт байх хэвээр, төрөл авах хэвээр, төр халамжлах хэвээр гэд энэ явж явсаар эцсийн дүндээ бол ийм л байдал руу орно шүү. Нийтлэхээр ингээд Куб бол ерөөсөө л ийм улс юм байна. Тэгээ энийг бас манайх анхаарна үсттэй ингээд төрийн халамж төр гэлээдэг. Тэгээд ийм ирээдүг одоо бид нар бас өөрсдөн дээр бий болгож болохгүй.